За, сайн байцгаана уу. За бүгдээ явцгаах уу. За, сайн байцгаана уу. Дүүргийнхаа спорт цогцлбор дээр ирлээ. Маань алгачууд бид нар бүгдээрээ мэдж байгаа. Одоо энэ спорт цогцлбор дээр усан бассейн байдаг, том спорт зааланд одоо сагсан бөмбөг волейболоос эхлээд спортын олон төрлүүд хичээлдгийг мэдж байгаа. Гэхдээ энд бидний сайн мэдэхгүй нэг зүйл бол байгаа. Бүгдээрээ одоо энэ туршилтанд орцгоё гэж хүсэж байна. За бүгдээр орцгоё. За бидний ихэнх одоо хүмүүс орж үзээгүй энэ нэг танхим байгаа. Одоо энд бие бэлрийн төвшин тогтоох сорилын төв гэдэг. Энэ Бинтеври спортын улсын хорооноос хийсэн ийм одоо хүмүүсийн хөдөлгөөний одоо хөдөлгөөн засал хөдөлгөөнийх нь одоо хэр идэвхтэй байна гэдгийг сордог ийм сорилын төв байд юм билээ. Тэгээ яг одоогор бол Бинтеври спортын улсын хорооноос Арангай аймаг, Сэлэнг аймаг, за нийслэлийн дүүргүүдээс Баянгол дүүрэг, тэгээ Налах гэсэн ийм дөрвөн газар л энэ сорилын төв байд юм байна. Тэгээд бүгдээрээ орж үзцгээнэ. Сайн байна уу? За бие бэлдрийн төвшин тогтоох сорилоо өгөх гэж ирсэн юм аа. За. Сорилын төв Монгол улсад одоо өнгөрсөн 2024 оноос эхэлж нэвтэрсэн юм байна. Тэгээ нэвтэрсэн. Тэгээ энэний хамгийн ихний хэсгийн одоо төв нь бол манай Налах дүүрэгт байдаг. Тэг чи ямар нэг үн төлбөргүй байлээ шүү. Үн төлбөргүйгээр бид нар өөрсдөө ороод яг ер нь юу болоод байгаа би миний аль хэсгийн одоо булчин шүрмэс болоод байгаа. Аль хэсгийн одоо үе мөчөнд одоо болохгүй байгаа бэ гэдэг имийгээ ийшээ орж цариулаад өөрийнхөө одоо хисторийг түүхээ энд бичээд тэгээд тодорхой дасгалаа хийгээд хийсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ, гараагүй вэ гэдгийг өөрөө хянаад өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хянаад явдаг ийм боломжтой юм байна гэж би бол ойлголоо шүү. За сайн байна уу? За би эхлээ бүртгэлээ хэлэх юм ээ те. Энийг бол заав үзүү. Аюулгүй ажиллагаа. За хөл алдаад унах юм бол шууд замаа. Ямар ч хурдтай явж байгаа юм аа. За тэгээ замаа ажиллуулаад. Ер нь аюул чөлөөтэй биеэс тавиад хөлөө зайтай хол гიშгээд алхаараа за. Гүүх юм уу алхах уу? Зүгээр. За 3-4 минут ерөнхийдөө алхах нь. Таны бие толгой ирэх ч юм уу те ямар нэг эвгүй шинж тэмдэг илэрх бол ачаалаа нэмнэ. Тэгээ таны би царайг харна. Ачаал авч ийн үгүй юу, нүүр нулааж ийн үү те. Тий. За тэгээд ер нь толгой ирэхгүй хэвээ гой гараас аваад алхачих болно. Зөв миний ойлгож байгааг бол байнга л дасгал хөдөлгөөн хийдэг залуучууд хүмүүс их байдаг. Гэтэ яг ямар дасгалыг хийвэл зүгээр юуг одоо өргөж ямар төрлийн булчингаа хөгжүүлвэл надад хэрэгтэй вэ гэдгээ эндээс мэдчихэд тэр жимд очиод яг тэрийг хийвэл илүү хэрэгтэй байна гэж би бол ойлгосон шүү дээ. Зөв. Одоо жоохон гүөх үү? Хэдэн минут гүөх вэ? Өгөх цаа. Стог өдрөнгүүд юм байна. 8 минут. Би чи 4-5 минут алхачаад
3 минут гүөхд ийм болж штэ чи. Юу вэ? Гүүж байгаа нь 6 км цагийн удаа гэдэг чинь. Аа тэгээ 19 км талаар шүү дээ. Хурдхан шиг алхаж байгаатай ялгаагүй гүөхд 3 минут гүөхд ингэж амсгаа авч штэ. За таны шинжилгээний хариу гарсан байна. За шинжилгээний хариу ер нь бол хүн тус бүр нууцлын зэрэглэлтэй болохоор хүн тус бүр яг танд танилцуулсан шүү. За тэгээд тэр би одоо яг энд байгаа шинжилгээний хариун дээр үндэслээд та хэд минь надад дасгал зааж өгнө. Өгсөн дасгалыг дээр фитнест одоо 3 дахь бүтээгээр фитнес гэх тийм. Ингээд буцаад энд нөгөө мэдээлэл орсон байгаа учраас та нарын зааж өгсөн хугацааны дараагаар үргэж ирээд тестээ дахиж өгөөд миний одоо би физиологи яаж графикаар гараад ирнэ гэсэн үг. Сайжирж гин үү, хэвэндээ вэ нүү, бүр муудаж гин үү гэдгийг харж штэ. Манай дээр дата болон хөрөмтлөгдөж байгаа юм мэдээллүүд нь. Тэгэхээр хэдэн сарын дараа зорилго тавиад ингээ хассан байна, нэмсэн байна, булчин мас нэмсэн байна, хассан байна гэдгийг мэдээд авчна гэсэн. Зөв. За баярлалаа. За баярлалаа. Би чи ингээд авч үзлээ. Ер нь бол булчин мас бол их баг байгаа юм байна. Аргагүй л дээ би чи ямар юм дасгал хөдөлгөөний хайхтар хийдэг биш. Нөө фитнес жимд явдаг учраас яг энэ гарч ирдэг юм байна. Харин азар нэг хайхтар тарган марган одоо биш учраас дотор өөх, гадар өөх бол хэвийн хэмжээнд байт юм байна. Энд бас нэг сонирхолтой юм байт юм байна. Яг үеийнхэн дундаа гэдэг шиг 41 настай хүмүүс дундаа ер нь Монгол улсын одоо энэ сорилыг өгсөн 41 настай хүмүүс дунд 41 настай мандууд ер нь хэр хэмжээнд байна гэсэн боломжийн хэмжээнд байна гэдэг ил дүгэлд гарсан байна. Тэгээд сая бас яг энэ хөдөлгөөний нөгөө фитнесийн багш тасгалжуулагчдаас нь юуг авлаа. Яг ямар хөдөлгөөн хийхийн, ямар тэрний жор дээр ажиллах юм бэ гэдгийг бол заалгаад авлаа. Тэгээд 2 сарын дараагаар дахиж ирээд энд байгаа тестнийхаа 2 дахь тест нь яг ямар болох юм бэ гэдэг дээр үзээд сайжирж гин үү яаж гин гэдгийг шалгуулах юм байна. Тэгээд үнэхээр гоё үр дүнтэй байт юм байна. Тэгээд налаарчууд та бүхэн бүгдээрээ бас энд ирж үзцгэн баха гэж бодож гинөө. Тэгээд эрүүл мэндэд бас нэг зоригтойгоор бүгдээрээ анхаарцгаая гэж уриалмаар байна. Тэгээд яагаад би энийг хэлж байгаа юм бэ гэхээр одоо надад ямар хөдөлгөөн хэрэгтэй, миний аль хэсгийн булчингаа би хөгжүүлэх ёстой гэдгийг өөрөө сайн мэдхгүйгээр дасгал хөдөлгөөн хийжснаас яг энэ одоо мэрэгжлийн одоо энэ олон улсын стандартад нийцсэн энэ багаж тоног төхөөрөмж дээр нь өөрийгөө яг одоо шинжилүүд судлуулад яг өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг зорилготойгоор хийгээд эрүүл идэвхтэйгээр амьдрцгаая гэж уриалж байна. За дүүргийнхаа спорт хорооныхад маш их баярлалаа.